хэлсэн шүү дээ. Аудит ч юм бол 16 их найдын зөрчил гарлаа гэдэг үүнээс одоо тухайн үед аудит хийж явах явцдаа 6 их найдын зөрчлийг алга болголоо. Одоо 9 их найдын зөрчил байна гэсэн. Яагаад одоо ийм асуудал үүсв? Ямар их мөнгө вэ гэд засгийн газрын хэрэглэх газраас ажлын хэсэг гарч ажилласан. За эндээс бол үзэхээр шилэн данстай бичлэлтэй хийдэггүй. Иймэрхүү зөрчлүүд нэлээд байдаг. За дээрэс нь одоо холбогдох одоо санхүүгийн баримт бичгээ тийм бүрэн бүрдүүлдэггүй. Иймэрхүү зөрчлүүд бол дийлэнх байсан. За тэгээд 10 гаруй 11 орчим тэрбум төгрөглөөдөө. Энэ бол гэмт хэргийн шинжтэй байна. Хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэсэн ийм одоо ажлын хэсгийн дүгнэлт гарсан байгаа. Энэ дотор одоо соёлын яамтай холбоотой тэр асуудлууд явж байгаа. За тэр соёлын яам дээр одоо өшөө нэмэгдээд ирэх яригдж байгаа тэр гэрээ хэлцлийн асуудал бол бас л одоо гарч ирж явах шиг байна. Тийм болохоор хариуцсан сайд нар өөрсдөө тэрийг бас гаргаж танилцуулах байлгүй. Яг саяны одоо яригдсан асуудлуудаар соёлын яам дээрс аудитаас дахиад шалгалт орсон байна лээ. Аудит бол улсын их хурлын харьяа байгууллага. Засгийн газрын харьяа байгууллага биш. Тийм болохоор аудит одоо бас нэгдсэн одоо хараат усаар дүгнэлтээ гаргах баха.